Дараа унсан уу та? Дараа харсан уу та? Бидний нэрээ арай айхтар битсэн байгаа зү. Арай дэндүү гомдмоор. Хэнийг юу ч байгаа юм бэ? Үгүй яг хэнийг ч гэсэн байхгүй л дээ дарга. Гэтэ манай байгууллагын нэр хүндэд шууд халтж байгаа байхгүй юу? Тэгээд байгууллагын нэр хүндийг дагаад бас таны нэрд бас халтай юм да тийм ээ дарга. Ер нь ч тэглэж дарга. Ингээд хэн хүсн дуртай нь ингэж биднийг шүүмжлээл хардаад байх хөсгүй үсттэй. Тийм ээ дарга. Төрийн нэр хүндэд халтдаг яасан овоо гарна. Төртөөгөө үзэлцүүл ямар гэдэг юм үзүүлээд өгч. Үзүүлэгч багтан дарга. Сайн сануулга үгүй хашраах хэрэгтэй. Тийм үстэй дарга. За чи тэрийг өөрөө мэдээ зохицуулж байгаа. Тий дарга. За яасан гараад ирсэн үү? За. Яахар болсон? 3 сар хүртэлх ял шийтгэл эсвэл бас мөнгөнд өнгөөр торгож магадгүй юм шиг. Чи өөрөө яах гэж анханасаа гомдоос юм? Үгүй би зүгээр л өөрийнхөө фэйсбુક дээр шүмжилсэн төдий. Би бүр хүний нэр төр цохоогүй. Надад ч гэсэндээ хардах хэрэг байгаа эцтэй. Ер нь тэглэж түр ард иргэдийг хамгаалах мөрөгтэй болохоос ш иргэндээ гомдоод иргэндээ шүүхтэлцээд одоо би ингээ ял аваад бийжж болохгүй эцтэй. Би ч ардчилсан ус иргэн бидтэй. Уул нь чиний ярьж байгаа зүгээр л дөө. Өмгөөлөгч хэлээ дээрэс нь би бас өөрөө судалж үзсэн л дээ. Үндсэн хуулиндаа угаасаа төрд нэр хүнд гэж байдгүй юм лээ шүү дээ. Иргэнд л нэр хүнд гэж байдаг. Тийм болохоор чамтай нэр хүнд талцсан гэдэг байдлаар төр чамтай шүүхтэлцээд байна гэдэг чинь утгагүй байхгүй. Гэхдээ тий одоо яах вэ? Энэ удаадаа барыг торгуулад өнгөрүүлэх юм шүү дээ. Үгүй ээ хэдий яа шийтгэл авахгүй байлаа ч гэсэн тэр торгуулчин ч мөн яа шийтгэл мөн шүү дээ. Тэлээж би энэ хугацаанд цаг хугацаа санхүүгээрээ хүртэл хохирж юм. Би угаасаа заавал давж заалдана. Төр бол эрх мэдэл хэрэгжүүлэгч байгууллага. Иргэдийн эрх чөлөөг хамгаалагч болохоос иргэдтэй адил нэр төр хамгаалуулах субъект биш. Үндсэн хуулийн үзэл санаагаар бол төр иргэнтэйгээ өрсөлдөхүйц нэр төртэй байхыг хориглодог. Төр өөрөө эрүүгийн хариуцлага нэхэх замаар өөрийгөө гомдолагч болгон шүүмжлэлт хариу барьж иргэдийг яллагдагчаар татах явдал ихэссэн. Энэхүү эрүүгийн хуулийн гажуудлыг засах хуулийн төслийг улсын хуралд өргөн барьсан билээ.